За өнөөдөр би та бүхэнд бас нэгэн хоолыг танилцуулах гэж байна. Хүүхдүүдтэйгээ хамтарч хийгээд төгсгөлд нь байгаа бодлогыг ярилцаад бодороо. За өнөөдрийн хоолнд ямар материал орохыг танилцуулъя. За 150 г мах байгаа, 2 өндөг. За мөн одоо улаан ногоон чинжүү тал талыг авсан байна. Жижиг сонгон, 1 сармис. За ийм жижиг луун байна. За агшаасан будаа байгаа, цагаан будаа. Яг ийм маягаар нэг будаа агшаасан байгаа. За мөн ийм солонгос амтлагч бас бэлдэх хэрэгтэй. За тэгээд энэ баг зэргийн хуурай гурил мөн одоо дахианы мах бүрэгчийг бас бэлдэх хэрэгтэй. За тэгээд ургамлын тос бас орноо. За тэгээд эдгээрийн тусламжтайгаар өнөөдрийнхөө хоолыг хийе. За эхлээд чинжүү луунгаа жижиг татаад жижиглж хөшгөлөөд тэгээд махтаага цуг хуурна. За сонгийн саримсаа мөн бас жижигхэн хэрчиж өгнө. За одоо дараагийн алхам нь мах ногоогоо зөөлөн галаар хуурч болгоно. За мах ногоондоо баг зэргийн ус хийгээд зөөлөн галаар жигнэж болгоороо. За мөн баг зэргийн давс хийж хамталж өгнө. За мах ногоо маань бэлэн болчлоо. Одоо галаа унтраагаад гаргая. За дараагийн алхам будаанда яг нэг халбаг юм халуун ногоотой амтлагч хийгээд хутгаж өгөх хэрэгтэй. Сайн хутгаж өгнө. За дараагийн алхам түрүүн болгосон мах ногоогоо удаан дээрээ хийнэ. Тэгээ мөн сайтар хутгаж өгнө. За дараагийн алхам нь 2 өндгөө сайн хутгаад бэлдэх хэрэгтэй. Маш сайн хутгаж өгөөрэй. Дараагийн алхам нь одоо будаага бөөрөн хийлнэ. За нэг иймэрхүү хэмжээтэй сайн бөөрөн хийлж өгөх хэрэгтэй. За ингээ хуурай гурилан дээрээ өнгөрүүлж өгнө. За хуурай гурилаар гадаргууг нь бүгдийг бүрж өгсөний дараа өндгөндөө дүрнэ. За өндгөндөө дүрээд дараа нь дахианы мах бүрэгчин дээрээ өнгөрүүлэх хэрэгтэй. За одоо бөмбөлгнүүдээ шаръя. За нэг иймэрхүү тос хийгээд тосоо халаана. За одоо бөмбөлгнүүдээ шаръя. Тос маань халчлаа.
За энийг шарахтаа маш болгоомжтой гараа түлхэхгүй анхааралтай шарах хэрэгтэй. За тэгээ бөмбөлөгнүүдээ ингээ гоё шаргал уртал нь шарж хайрч өгнө. Дотор нь байгаа бүх материалууд болсон учраас түүхэн ирэхүй гэсэн асуудал бол байхгүй. Тийм учраас гадаргуугийн сайхан шаргал уртал нь шарахад бол болно. За бэлэн болсон учраас одоо гаргая. За өнөөдрийн бэлтгэсэн материалаар яг ийм 11 бөмбөлөг хийлээ. Тэгээд би та бүхэнд 2 даалгавар үлдээе гэж бодож байна. Нэгдүгээрт нь миний энэ хоолнд нэр өгөөрэй. Ямар бөмбөлөг гэж нэрлүүл болох вэ? Нэр өгөөрэй. Комент хэсэгт өөрийнхөө өгсөн нэрийг бичээрэй. Хоёрдугаарт нь би та бүхэнд одоо бодлогоо танилцуулъя. Миний материалын орцыг та бүхэн баримжаалж байгаад яг нэг бөмбөлгөнд нь хичнээн грамм орчим будаа байна вэ гэдгийг баримжаагаар тооцоолж гаргаараа. Ийм 2 даалгаврыг та бүхэнд үлдээлээ.